За сайн байцгаана уу багш нараа, энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ статистик мэдээг бид нэр эндээс статистикийн өөрийнх нь сайт болох нь 12 MN гэдгээс ерөнхий мэдээллийг энэ статистик дотроос ингээ боловсрал гээд. За эндээс ерөнхий боловсролын сургуулийн тоо, шалгалтын дүн гээд ингээд янз бүрийн юмнууд байна. За энэ мэдээнүүдийг ингээд бүгдийг нь сонгох гээд улсын хэмжээгээр оноор нь сонгоод жишээлбэл ингээд хүснэгт хэлбэрээр ингээд харчиж болж байгаа, хайх гээд үзье. За ийм байдалтай гарч ирж байна. За эсвэл энэ чатботыг ашиглаж болж байна. 2023-аас 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг сурагчдын тоо. За энэ чатбот маань болохоор бас AI технологи суурилсан байгаа. Тэгэхээр энэ дээрээс ингээд мэдээллүүдээ бас илүү наривчлалтайгаар ингээд асуултанд хариулах боломжтой юм байна. Тэгэхээр энийг бас ашиглаад явуулаарай. Цаг хугацаа хэмнээд хурдан байх боломжтой гэж бодож байна. За улсын хэмжээнд тийм ээ ийм хүүхд ерөнхий боловсролын сургуулийг өдрийн ангиар суралцсан төгссөн гэж. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг ингээд дараад энэ жагсаалтан дээрээс наривчилж хайгаад үзэх боломжтой. Ашиглаад үзээрэй.